За төхөөрөмжийн тохиргоо хийхдээ төхөөрөмжийг дагаж ирдэг jumper-ыг J2 хөлн дээр хийн. За тэгээ эхлээд зэрэг блок индикатор тогтмол анивчиж эхэлнэ. За тэгээд тохиргооны кодыг хийхээс өмнө блок товч дараад пассвортын дээр байгаа хүсдэгтийн дагуу тохиргооны кодуудыг хийгээд тэгээд тохиргоо хадгалахдаа звук тест товч дарна. Төхөөрөмжн дээр урд нь тохиргоо хийсэн байвал тэрийг үйлдвэрийнхэн тохиргоонд оруулна. Оруулахдаа jumper хийгээд блок товч дараад 4 ширхэг 1 4. За ингээд зэрэг бүх гэрэл улаан амжих хэвээр. За тэгээд звук тест товч дарж хадгална. Үйлдвэрийн тохиромжид орсон гэсэн үг. За тэгэхээр дээрх төхөөрөмжийг хулгайн тохиолдлоор ажилуулах тохиргоог нь хулгайн тохиолдлоор ажиллахдаа нэгдүгээр бүсдээр хаалганы мэдрэгч, хоёрдугаар бүсдээр хөдөлгөөн мэдрэгч, за гуравдугаар бүсдээр бусад цонхны мэдрэгчнүүд тавьсан байна. За төхөөрөмжийг удирдахдаа зөвхөн кодын төхөөрөмжнөөс удирдна. За энэ чинь түгшүүрийн хонх гэрэл. За тэгэхээр тохиргоо хийхдээ нэгдүгээр бүс нь хаалганы мэдрэгч байгаа учраас хаалган дээр хүлээлтийн горимтой. За хүлээлтийн горим нь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг код унших төхөөрөмжийг хамгаалж буй өрөөнд дотроо тавьсан. Тохиолдлын хамгаалтанд нөгөөд кодоо гарн дээрээс хийгээд гарах хүртэлх хугацаа болон мөн гаднаас орж ирээд кодын самбар дээр очиж кодоо хийх хүртэлх хугацааг хүлээлтийн горим гэж. За бусад 2 3 дугаар бүс нь болохоор ямар нэгэн хүлээлтийн горимгүй шууд гаднаас ямар нэгэн бит орж ирэхэд мэдэрч ажиллахаар шууд төгшөрөхийн төгшүүрийн горим шилжихээр тохируулна гэсэн үг. Тохиргоо хийхдээ jumper хийн. Төхөөрөмжнийхээ 3 бүсийг хулгайн тохиолдлын зорилттой тохируулна гэсэн үг. За блок дээр дараад 1 1 2 2 гэдэг товчлууд дарна. Төхөөрөмжний бүсүүд одоо ямар тохиргоотой байгаа нь харагдаж байгаа гэсэн үг. Гэрлийн индикаторуудын тусламжтайгаар. За тогтмол ногоон асчээвэл энэ маань хулгайн тохиолдлын бүс. Тогтмол улаан асчээвэл галын тохиолдлын бүс гэсэн үг. Тухайн бүсийн харгалзах товчоо дарахлаа зэрэг дараагийн төлөвүүдтэй шилжнэ гэсэн үг. За ногоон бол хулгайн тохиолдол. Ногоон анивчжээвэл тухайн бүсийг код болон төхөөрөмжийг дагаж ирдэг тем дэлгүүрийн тусламжтай удирдах ийм зорилттой бүс болно гэсэн үг. Шар өнгөөр асчээвэл энэ маань технологийн бүс. За технологийн бүс юу байж болох вэ гэхлээр зэрэг ус алтын мэдрэгч эсвэл ямар нэгэн төхөөрөмж ажилласан ажиллаагүй мэдэх шаардлагатай бол тэрэнд нь харгалзах мэдрэгчийг холбож мэдгэнэ гэсэн үг. Тухайн товчон дээр дасаагаад гэрлийн унтраач юм бол энэ бүсийг бид нэр ашиглахгүй болчихж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр бүсийг ер нь бүх хулгайн бүсүүдэд бид нэр гарнаас удирдна гэж тооцоод бүх бүсүүдэд ногоон анивчуулж өгнө. За хэрэгтэй төлөвөө сонгоод за тэгээд торгоо болсон учраас звук тест товчоо дарж хадгална. За үүний дараагаар тохиргооны горимоос ажлын горим руугаа шилжиж тухайн бүс дээр бүсийн саяны хийсэн тохиргоо маань хадгалагдаж шүүгүй юу гэдгийг шалгая. Jumper авчингууд урд нь асчээсэн гэрлүүд асгаа болчихсон. Товчлууд дээр дарахлаа зэрэг ямарваа нэгэн мэдрэл байхгүй. За одоо тэгэхээр зэрэг товч маань ажиллахаа болцсон учраас гарнаас оруулах кодоо хий. Буцаад тохиргооны горимд ороод J2-ыг 2 хөлн дээр нуулна. За тэнгуү тохиргооны горимд орсон учраас блокийн гэрэл амжаад эхэлж байгаа. За үүнээс гань эхлээд нь нэгдүгээр бүс дээрээ хүлээлтийн горимоо тохируулахаас өмнө тухайн нэгдүгээр бүсийн хүлээлтийн горим ямар тохиолдолд ажиллах вэ гэдгийг
сонгож өгөх хэрэгтэй. Энэ дээр хаалга нь нээлттэй үед хамгаалтанд өгжээж гарах, эсвэл хаалттай үед хамгаалтанд өгжээж гарах гэдэг тохиргоо хийж байна. За үүний тулд тохирооны горимд ороод блок дээр дараад 1 1 3 1 гэсэн кодыг ямар ч гэрэл асахгүй байгаа нь юу гэсэн үг вэ? Тухайн хамгаалтанд өгөх үйлдэл маань хаалттай байхад хийгдэнэ гэсэн үг. Үндсэндээ хаалттай байхад нь дотор кодоо хийчихэд гарч явна гэсэн үг. За хэрвээ энэ товчлыг асаагаад хадгалчих юм бол код хийхээс өмнө заавал хаалгаа онгойлгочоод тэгээд кодоо хийгээд гарна гэсэн үг. Энэ тохиолдолд бол хаалга онгорхоогоо тохиолдолд горимд байгаа тохиолдолд бол гаралтын хүлээлтийн горим үйлчлэхгүй хаалга хязгаар хаагдсан тэр үед төхөөрөмж хамгаалтын горимдоо шилжин гэсэн. За эсрэгээр хаалттай хаалгатай байгаа үед бол код хийсний дараа тодорхой хугацааны хүлээлтийн горим үйлчлэн гэсэн. За тэгэхээр бид энийг тэр чигээр нь үлдээнэ. За үүний тулд jumper хийгээд тохирооны горим шилжчихсэн байгаа. Блокийн гэрэл асж байгаа. За блок товчон дээрээ дараад 1 2 3 1 гэсэн тохироонд орхлоо зэрэг нэгдүгээр бүсгийн гэрэл хасна. За энэчнээс бид нэр аль бүс дээр код хийж байгаагаа зааж өгнө. За одоо жишээлбэл нэгдүгээр бүс дээр кодыг хасаалтай байна. Хоёрдугаар талаар хоёрдугаар бүсийг өдөртөх код юм. Гурав дээр хасаалтай 3 дээр бүсийг өдөртөх код хийнэ гэсэн үг. Бид нар одоо эхний ээлжинд бол нэгдүгээр бүс буюу хаалганы мэдгч бүсийг өдөртөх код оруулж өгнө гэсэн үг. За тухайн бүсийг сонгоод звук тест товч дараад тэгээд ган дээрээсээ код оруулж өгнө. Жишээлбэл 1 2 3 4. За ингэ код орчиж байгаа. За одоо кодоо буцаад ажлын горимд ороод кодоо шалгаж үзье. Одоо энэчнээс бид нэр нүүрний канопноос удирдах боломжгүй. За дараагийн бүсүүдэд кодыг оруулж өгье. Блок товч дараад. За хоёрдугаар бүсээ сонголоо. Звук тест дарлаа. 2 3 4 5. За За 3 дугаар бүстэй кодыг тэгээд тохирооны горимд руу jumper хийгээд гэр намшаад ирэнгүүт нь бодлогоо дараад одоо код байна. 1 2 3 1. За 3 дугаар бүсээ сонгоод звук тестээ дараад жишээлбэл 3 4 5 6 тэгээд тарч. За тэгээд звук тестээ дараад за одоо шалгаж үзье. 3 4 5 6. За 3 дугаар бүс. Ингээд бүх бүсүүд маань тус бүртээ өөр ингэсэн кодтой болсон. За нэгдүгээр бүсээ хамгаалт 1 2 3 4. За нэгдүгээр бүс дээр хүлээлтийн горим ажиллаж байгаа. Одоо хоёрдугаар бүс хамгаалтанд үгүй. 2-5 хүртэл дугаар хийж өгсөн. За буцаагаад хамгаалтнаас болохтой. Дахиад нөгөө код өгөөд. За нэгдүгээр бүсийг үлдээ.
За ингээд бүс тус бүртээ түлхүүртэй эсвэл бүс тус бүртээ кодтой байхаас гадна бүгднгийн нэг хэсэгт одоо бүсүүдээ нэгтгэж өгөөд нэг кодоор удирдах боломжтой болдог. За бүсүүдийг хооронд нь нэгтгэхдээ тохиргооны горимд ороод блок 1 3 2 1. За ингээд код оруулсны дараа нэгтгэж өгөх бүсүүдийнхаа товчлуудад орж идэвхжүүлээд тэгээд хадгалчихна. Одоо энэ ажлын горим дээр яаж ажиллахыг харцгаая. За нэгдүгээр бүсийг удирдах код. Нэгдүгээр бүсийн кодоор үлдсэн хоёр бүс маань шууд удирдагдж байгаа. За тэгээд нэгдүгээр бүс нь хүлээлтийн горимтой учраас гэрэл навчаад 2 3 дугаар бүс маань шууд хамгаалтанд автчихж байгаа. Хэрвээ энэ хооронд нь 2 дугаар бүс зөрчигдвэл яах вэ гэдгийг үзье. Нэгдүгээр бүс хамгаалтанд аваагүй хүлээлтийн горимтой тохиолдолд ямар нэгэн байдлаар цонх онгойлох юм бол шууд төгшөөрийн горим шилжнэ гэсэн үг. За тэгэхээр энийг буцаад хэвийн байдалд оруулахын тулд бид нэгдүгээр бүсийн кодыг дахин хийнэ. Хамгаалтаас болгож чинь гэсэн үг. За одоо 2 дугаар бүсийн товчлоорыг дарж туршиж үзье. Мөн ялгаагүй. За мөн ялгаагүй 2 дугаар бүстэй таниулж өгсөн кодын тулгамжтайгаар бид 3 бүсээ гурван зэрэг бас удирдах боломжтой гэсэн. За тэгвэл одоо хамгаалтнаас болгохтай 3 дугаар бүстэй таниулж өгсөн 3-аас 6 хүртэлх кодоо хийгээд үзье. За дараагийн тохиргоо маань хүлээлтийн гормоо тохируулж өгнө. За үйлдвэрээсээ 15, 30, 45, 60 секундын тохиргоодоо ингээд 4 янзаар тохируулж болно гэсэн үг. За үүний тулд төхөөрөмжөө тохиргооны горимд шилжүүлээд за кодгээс блок дээр заавал дарна гэсэн. Блокод дараад 2 1 3 2 гэсэн код хийчихв. За тэгэхээр инклюд зэрэг тухайн төхөөрөмжний комбинацууд гарч ирж байгаа. За жишээлбэл 1 2 дугаар бүсийн гэрэл ассан байвал энэ маань 60 секунд гэсэн үг. За энэ хугацаагаа багасгах гэх юм бол за жишээлбэл 15 секундэд тавья гэх юм бол 1 2-ын гэрлээ дарж унтраагаад хадгална. За ерөнхийдөө холгааны тохиолдлоор ийм тохиргоо хийж холгааны тохиолдолд ашиглаж болно. За эцэст нь төхөөрөмжний гаралтууд байгаа хонх гэрэл болон гарцын тэмний гаралт. Энэ гаралтын хяналтыг туслах эсвэл идэвхжүүлэх тохиргоо одоо үзүүлье. За энэ ямар үед ашиглах вэ гэхэл зэрэг хэрвээ эдгээр гаралтуудын утас кабель гэмтэх, тасрах, богино холболт үүсэх зэргийг мэдэх шаардлагагүй гэх юм бол тухайн тохиргоогоор оролтно. За тохиргоог өөрчлөхийн тулд тохиргооны горимд ороод дулааг товч дараад 2 2 2 1. За тэгэнгүүт нэгдүгээр бүсийн гэрэл асаад
За энэ асаатай байгаа нь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг тухайн гаралтуудын хяналтны идэвхтэй байгаа гэсэн. Хяналтыг болиулъя гэх юм бол төвшөндөө даж гэлжийн ондроогаад тохиргоогоо хатуулчих.